Бадамд орчин 14 настайгаас сээр хугалж эхэлсэн байна. Тэр дундаа бусдын түгээмэл ашиглаад байдаггүй талын бүргэд техникийг ашиглаж сээрийг хугалдаг байна. Ингээд 5 жилийн дотор тэрээр олон тэмцээн уралдаанд хүч сорж амжилт үзүүлж чаджээ. Анх корона гарахын намар бичлэг үзэж байгаад энэ Манзаров Челсиб гэдэг нэг нөхөр хойно Брэдэд Алтан мандрагын тэмцээнд яг өнөөдөр миний хэрэгэлсэн талын бүрэг гэдэг техникээр төрүүлээд 2-2 байрны шагналтай тэмцээнд төрүүлжсэн байхгүй. Тэгээ хүмүүс ирээ бөөнөр шидэт тахныхгүй санагдаал. Тэгэл 14-өөс хойш хичээлж байна. Анх хичээлж эхлэхэд ер нь хин чамд зааж зөвлөжээ. Ер нь яг яаж эхэлж? Зааж зөвлөх хүн гэвэл тэгэл байхгүй дээ. Тэгэл фэйсбүүкээс харж байгаа. Тэгэл гэрт мэрт нэг анх удаа сэр зөхөд үзсэн чи дийлхэн гууд наадах чи ивэр зөгтөх юм гээл. Наадах чи хиймийн таардаг энэ тэрэг гэл. Тэгэл явж байгаа корона 20-нд явагдаад дотроо орж ирээд тэгээд энэ анх эзэн клуб, ихив клуб гэж хүмүүсийн сэр зөгж байгааг нь хараад тэгээд ихив клуб руу холбогдоо. Тэгэл сэрэнд орсон доо. Ахнарынхаа заа сургаарлаа. Хүмүүс их буруу ойлголттой байдаг. Сэрийг зөвхөө яг ингэж зөхиод байдаг. Ингэж зөх юм бол энэ гарны чинь алганы дотор талын махаар нь зөхиод яс руу орж ясна хуурдаг байхгүй. Тийм учраас тэрийг мэдгүй хүмүүс ингэж сэрийг буруу зөхиод тэгээ гараа гэмтээдэг. Тэгээд тэрнээс болж ер нь их халсардаг. Тэгэл тэр нь фэйсбүүкээр сэвгдэл манус их бас хавчигддаг. Одоо яг ямар тэмцээн уралдаанд ороод ямар амжилт үзүүлсэн? Би одоо хамгийн томоос гэх юм бол 2024 оны 12 сарын 29-нд хойно Цахамские Утата тосгонд болсон сэр зөхөлтийн тэмцээнд 180 хүнээс төрүүлж исэн. Хамгийн анх Брэдэд очиж төрүүлж исэн. Тэгээд дараа нь тэр жилийнх нь өмнөх жил нь хойно Алтан мандрагт хамгийн олон сэр зөхдөг сэржтэй болдог тэмцээнд тэнд сүүлийн 10-т нь үлдчихсэн. Одоо миний хамгийн гоё гаргасан юу юм да амжилт юм уу та 700-ны сүүлийн 10-т үлдчихсэн. 16 таа бах та. Дараагийнх нь 18 таа бах та байгалаа ирэхээр Баргуузан гэж тосгонд болж байсан тэмцээнд бас 200 хүнээс төрүүлж байсан. Дараа нь Монгол Ихтлийн дайчид гээд бидний одоо 3 сарын 18-нд эрчүүдэд зориулдаг тэмцээнд тэнд бас төрүүлж байсан. Тэгээд тэрнээс доош бол жижиг сажиг зөндөө байгаа.